Сирийн нийслэл Дамаск хотын төв гудамжаар ерөнхийлөгч Башар Асадыг магтан дуулсан одоогийн засгийн газрыг дэмцсэн өнгө аястай үндэсний бахархлыг төрүүлэм дуу цангинана. Дууны үгэнд Башар Асад бол Сирийн улсын цорын ганц аврагч, үндэсний удирдагч гэсэн үг байна. Хотын төв гудамж талбайгаар ерөнхийлөгч Башар Асадын зураг энд тэнтгүү өлгөөстэй. Гадны хүн харахад одоогийн Башар Асадын дэглэмийг олон нийт дэмжиж байгаа бололтой. Үндэсний талбайтай бэлэгсэлт хотын гудамжинд зарагдана. Жижиглэнгийн худалдааны бизнес эрхэлдэг хүмүүс 3 сарын өмнө Сирт засгийн газрын эсрэг жагсаал цуглаан ихсний дараа үндэсний хэв маяг, эх оронч байдлыг харуулсан төрийн талбай ерөнхийлөгчийн зураг бүхий бараа зарж эхэлсэн гинэ. Худалдаачдын хувьд энэ 8 маш ашигтай байгаа. Худалдаачин Абу Али амьдралд хангалуун байгаагаа ярьсан байна. Нийслэг Дамаск хотод байдал одоохондоо намжмал байна. Харин нийслэлээс хойш 400 км-т Сир болон Туркийн хил дээр амьдарч байгаа 10,000 гаруй дүрэгсдийн хувьд байдал өөр байгаамаа. Дүрэгсэд аюулгүй хүчнийхэн жагсаал цуглааныг цус асгаруулан дарж, жагсагчдыг барьж хорин эрүүдэн шүүж, тамлан зовоосон талаар гадны сурвалжлагчид ярьсан байна. Дайн дажнаас зогтсон дүрэгсэд ерөнхийлөгч Башар Асад засгийн эрхнээс буухаснаас эргэж очихгүй гэж шийдсэн байна. Засгийн газрын төлөөлөгч зөвхөн эмх замбраагүй байдал үүсгэсэн зэвсэгт бүлгийг л устгаж тэдний эсрэг тэмцэл явуулсан гэж мэдгдсэн. 2003 онд Америкийн нэгдсэн улс тэргүүтээ цэргийн хүчин Иракт цэргийн ажиллагаагаа эхлүүлснээс хойш сая гаруй хүн нутгаа орхин дөрвсөн юм а. Харин одоо 10,000 гаруй сирчүүд Турк улс руу дөрвөөд байна. Америкийн нэгдсэн улс, Их Британи болон барууны улсууд Сирийн дотоод хэрэгт орох хэрэггүй гэж үзсэн хүмүүс Дамаскт их байгаамаа. Нэг улс, нэг үндэст, хоёр өөр үзэл бодолтойгоор нэг ертөнцид амьдарч байна гэж ажиглагчид харин үзэж байгаамаа.